Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Оливия багш Кей тулааныг хараад түүний дээдэст сэрж буй сэрэг шинж тэмдэг илэрч байна. Гэвч Кейгийн энэхүү сав тууштай бат бөх итгэд үнэмшилтэй учраас сэрэгтийн хүчийг дарж байна гэж бодох ба үзэгдэл шилжиж нууц худамжны нэгэн зоогийн газарт профессор Уильям багш Оливиятай хамт сууж байх ба. Уильям, би чамайг чадвартай гэж боддог байсан Оливия. Чи хэдэн сар нууцаар нэвтэрсэн атлаа яагаад ямар ч ахис гаргаагүй байгаа юм бэ гэж асуув. Оливия, чи миний ахис гаргаагүйг яаж мэдв? Залуу эзэн тэмцээнд Кей Джонсыг ярьсан. Тэр адахгүй хатагтай Мортимерийг mūс цасны бүжгийн наадамд өргөтөж байна. Оливия гахта улаан жулуутай артан ингрийн зүүлт өргөн барив. Оливия хардаа. Энэ бол залуу эзэн хатагтай Мортимерд өгөх ингрийн зүйлт. Хэлэгч хэрэггүй би түүнд бар зэрэг эд шид шивссэн. Уильям архиа ум. Тэгэхээр энэ юм тэр улаан үст охинд очих юм уу? Юунд ингэж зовоод байгаа юм бэ? Тэр охинд эд шид байхгүй шүү дээ гэж хэлв. Оливия тэгэж хэлж байгаа ч чиний төлөвлөгөөг яг тэр хатагтай эвдснээс хойш чи энд зүхтаж ирээгүй лүү. Чи тэр ахныг дутуу үнэж босохгүй. Түүнд эд шид байхгүй байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар онцгой чадвартай юм шиг санагдсан. Тэр охин надтай одоо ч сэрэмжтэй хандаж байгаа. Тиймээс би зүйлтийг залуу эзнэр өгүүлэх ёстой гэж хэлв. Уильям тэгвэл чи яагаад одоо бостол хийгээгүй байгаа юм бэ? Зүйлтийг Ллойд Эдвардст яг одоо өг гэж хэлв. Оливия гүнхтэй. Би Эдвардсын гівт 10-аад жил ажилласан. Эзэн хатагтай, залуу эзэн гур бүгд сайхан сэтгэлтэй хүмүүс. Оливия зүйлтийг шилтэн. Энэ эд түүнд муугаар нөлөөлнө. Хэрв би түүнд нэг өдрийн дараа өгч чадах юм бол би дахин нэг өдөр хойшлуулъя гэж хэлв. Уильям зөөлөн сэтгэлтэй бүсгүй шүү бүү ээ, Оливия. Энэ бүхэн ихэмсэг Валерийн төлөө. Үүнийг заавал хийх ёстой гэж хэлв. Оливия мэдэж байна гэхдээ хэрв залуу эзэн тэр хатагтайд зүйлтийг өгвөл тэр өөрийн дараар хайрт хүнээ гимтээснээ мэдвэл сэтгэл нь шанзах болно. Энэ бол хамгийн сүүлийн арга байх ёстой гэж бодов. Оливия гинт давшрамт хэлэхэд чи өнөөдөр хэдэн аяар дар суусан бэ Уильям гэж асуув. Уильям энэ 3 дахь аяга гэж хариулв. Уильям цочин хараал ид би 3 аяга уучихжээ гэж бодов. Тэгээд тэр дорн ширээн дээр унтав. Оливия түүний хацрыг ижин архины хэмжээгээ мартах гэж ямар тэнэг залуу вэ? Оливия дотроо бүх зүйл эрхэмсэл Валерийн төлөө гэж бодов. Үзэлдэж хилжиж академид Аида Даниэл хоёрын урд сурагчид ярилцаж байх ба Аида тэд юу хийж байгаа юм бол гэж асуув. Джессика сандран хатагтай Аида хүлээгээрээ тийшгүй яваарай гэж ашхарав. Гэвч сурагчид Аидыг тэр дорн бүслэн ав. Сурагчид хатагтай Аида надтай хамт наадамд явах уу гэж асуув. Миний зүйлтийг хүлээж авна уу гэж гуйв. Над руу хараарай, намайг сонгоорой гэж хашгиралдав. Аида гайхан, энэ миний төсөөлөл үү? Эсвэл би бүр ч алдартай болчих уу гэж асуув. Даниэл, Өгдөөсийн тэмцээнд их таны гайхалтай тавуултаас болж, хатагтай минь, гэрлийн академийн сурагчдын тэн хагас нь одоо таны шүтэн мишвш болсон шүү гэж хэлв. Аида дотроо баясан бодов. Энэ надад сургуулийн спортын наадамд 5 удаа дараалан гүйлтийн төрөлд төрүүлж байсныг сануулж байна гэж баярлав. Джессика гараад илэн, та нарын ёс зүй хаана байна? Хэдийгээр та нар түүнд зүйлт өгөхийг хүсэж байгаа ч гэсэн эхлээд надаар дамжих ёстой. Би түүнд хамгийн түрүүнд өгнө. Дараа нь та нарын ээлж ирнэ гэж хашгирав. Аида инээмсэглэн, яах вэ? Би зүйлт хүлээж авахаас илүү өөрөө өгөх дуртай. Би эхний асхмыг өөрөө хийх дуртай гэж хэлнэ. Аида улаан чулуутай, мөнгөн далавчтай том зүйлт харуулах ба. Аида, хараач, би өөрийн зүйлтээ худалдаж авчихсан. Хамгийн хөөрхөн биш үү гэж асуув. Джессика сочин, ийм том юм гэж дуу алдав. Даниэл, хатагтай минь, та өрх хүний аль хэдийн бодчихсан юм уу гэж асуув. Аида нүдээ ирмэн, тэр тухайд бол одоохондоо нууц гэж хэлв. Холоос Ллойд гартаа улаан зүйлт барин зогсоод дотроо бодов. Юу гинэ, тэр өрхийг хүссэн хүнтэйгээ аль хэдийн мовчихсан юм уу? Ллойдын цээжинд нийл ягаан нийдшид дүрлзв. Ллойд дотроо, яаж юм болов? Тэр надтай хамт явахаар зөвшөөрөөгүй гэлүү гэж бодов. Нив ягаан уцснууд Ллойдын биеийг орон ав. Ллойд уушлаж хүү хэрэг гэж шивнэв. Ллойдын нүд өөрчлөлдөн энэ бол уушлаж хүү гэж хашгирав. Ллойд шидийн хүчээр Аидгийн зүйлтийг эвдэх ба
Джессика болгоомжтой хатагтай Аида гэж хашгирав. Аида газарт өвдөрс өгдөм. Үгүй ээ, миний Хефетегийн нулимс гэж хашгирав. Аида уугтай босч хэн үүнийг хийсэн бэ гэж хашгиран гүүж ирэн харахад хинч байхгүй байв. Аида харвсан зүрхтэй гартаа барин дотроо бодов. Би эцэст нь эрэгтэй гол дүвтэй ханд мөс цасны нааданд очих юм болов? Тийм ээ. Юмыг застдаг ямар нэгэн эд шид байдаг шүү. Бид ангидаа үнийг хараахан үзээгүй. Гэхдээ Кей шиг ухаантай хүн бол гэж бодов. Гэвч Аида тэр дорн толгоогоо барина. Үгүй ээ. Зүрт харавсныг би түүнд мэдэгдэж болохгүй. Эцсийн эцэст энэ бол түүний өгсөн зүйлт шүү дээ гэж бодов. Үзэгдэл шилжиж хичээлийн танхимд Керзайн ард талаас бүхийн юу болов Аида гэж асуув. Аида түүнийг дуудан наашир Керзайн гэж хэлв. Коридорт Аида хагарсан зүйлтээ алхан дээрээ тавина. Эд шид ашиглан энэ зүйлтийг засахад надад туслаач гэж гуйв. Керзайн инээмсэглэн би том асуудал байх гэж бодсон юм. Гэтэл ийм энгийн зүйл байж гэж хэлв. Хэрв чамд бүх хагархаа байгаа бол эд шид тавьсны дараа шин шиг болно. Би чамд туслая гэж хэлв. Аида гунигтай мэдэж байна. Гэхдээ жижиг хэсэг нь дутуу байна. Би хайсан ч эцэст нь олсонгүй. Өөр арга байна уу гэж асуув. Керзайн энэ зүйлт бадмаарыг чулуугаар хийгдсэн байна. Үүнийг засахын тулд эхлээд бадмаарыг хэрэгтэй гэж хэлв. Аида тэр дорн бадмаарыг дүүрэн уут дэлгэн асуудал бишээ. Манай гэрт маш их бий гэж хэлв. Керзайн нэг чулуу авч нэг ширхэг хангалттай гэж хэлв. Керзайн үүнийг засахад 7 орчим өдөр шаардагдана. Одоохондоо би хагархааг нь хадгалъя. Айд удах хурдан засаад зүйлтийг чамд буцааж өгье гэж хэлв. Аида баярлан маш их баярлалаа. Чи миний амийг авраа шүү гэж хэлв. Керзайн ойртон тэгээд чи энэ зүйлтийг хэнд өгөхөөр төлөвлөж байгаа юм бэ гэж асуув. Аида гацсан. Тэр тухайд бол Аида нүрээ буруулсан. Үнэн дээр би бодоогүй байна. Би хизээж хайр дурлалын харилцаанд орж байгаагүй. Дуртай хүнч байхгүй. Тиймээс би зүгээр л сайн найзаа наадам дуурай гэж бодсон юм гэж хэлв. Керзайн инээмсэглэн тэр хэн байх вэ? Кей юу гэж асуув. Аида нүүр усан гэж хариулв. Керзайн Эдвардсын гэрийн залуу эзээ яах вэ гэж асуув. Аида муухай царайлан би энэ тухай яхихыг хүсэхгүй байна. Кей тэмцээнд ялагдсандаа өөрийгөө буруутгаж байгаа. Яг уу би түүнд тодорхой тайлбарлана гэж хэлв. Аида түүнээс гадна чи Лойд хоёр номын гол дөрөв шүү дээ гэж бодох ба. Гэхдээ би үйл явдлыг инх замбраагүй бодгосоор ирсэн. Одоо ч ийм зүйл болж байна гэж бодов. Үзэгдэл шилжиж харанхуй ангийн энгийн ботуур байранд. Керзайн эцэстэн засаж дууслаа. Маргааш хичээл дээр Аидад буцааж өгье гэж хэлв. Хаалганы цаанаас найз нь Керзайн хоод идцгээе гэж дуудав. Керзайн одоо очлоо гэж хариулсан яв. Удалгүй Кей ирэх ба Керзайн хоолнд орсон уу гэж хэлэн ирэх ба өрөөнд хинж байсангүй. Кей ширээн дээр гялалзаж буй улаан зүйлтийг болж харав. Кей дотроо энэ чинь миний Аидад өгсөн зүйл биш үү гэж бодов. Кей зүйлтийг гартаа авч дотроо бодов. Тэр зүйлтээ Керзайнд өгчих үү? Яах вэ? Тэд энэ удирлаас хойш ойр дотн болсон шүү дээ гэж бодов. Кей зүйлтийг ширээн дээр буцаан тавив. Үзэгдэл шилжиж Кей гадаа ганцаараа алхав. Кей дотроо бодов. Надад юу болоод байна? Би тэр улаан үс тохныг зүйлтээ надад өгнө гэж хүлээж байсан. Би юу хүлээж байсан юм болоо? Үгүй ээ. Яагаад би түүнээс ямар нэг зүйл хүлээвэ? Тэр зүгээрх нэг тэнэг охин шүү дээ. Би атаархаж байна уу? Би яагаад атаархах ёстой юм бэ гэж бодов. Кейгийн нүдэн донд Аидатай хамт өнгөрүүлсэн бүх дурсамж гялалзан өнгөрөв. Кей өөрийгөө алгадах ба ийм зүйл байж босхгүй гэж хэлэн өөрийгөө тайвшруулах ба. Энэ үед ард нь Зойд өөртөөгөө ярьж байхыг нь сонсох ба. Аида Керзайн урьсан гэдгийг сонссон байв. Аида Керзайныг хайж дотор байранд ирэхэд Кей өрөөнд ганцаараа сууж байх ба. Кей Керзайн байхгүй байна гэж хүүтнэр хэлв. Аида тэгвэл би дараа эргэж ирье гэж хэлв. Кей хөмсгөө зангидна. Чи яагаад Керзайнтай уулзах гэж тэгтлээ яарад байгаа юм бэ? Чамд түүнээс ямар нэг зүйл хэрэгтэй байна уу? Би зурвсыг нь дамжуулж болно шүү гэж хэлв. Аида яаран юу ч биш ээ. Үнэхээр юу ч биш гэж хэлв. Кей чи яагаад с жигтэй ашиглаж байгаа юм бэ гэж асуув. Аида ухарна юу ч биш. Би төрүүлж явсаа. Баяртай гэж хэлэн яв. Кей уншиж байсан номоо шидэд Кей дотроо юу гэж би юунд ингэж уурлаад байна гэж бодов. Үзэгдэл шилжиж бүжийн хичээл эхлэв. Багш Оливия урд зогсоод "За одоо зүүн тийш эргэ" гэж хэлж байх ба сурагчид хосоороо бүжилж байв. Оливия "Зүүн тийш, баруун тийш, маш сайн байна." Керзайн Аида руу ойртон "Уушлаарай. Би сүүлийн 2 өдөр профессор туршилтанд туслаад завгүй байлаа. Сайн мэдэн чиний зүйлтийг би засчихсан" гэж хэлв. Аида баярлан
Маш их баярлалаа. Би өнөөдөр чамайг хайж очсон юм. Тэгээд Кэгийн ширүүн харцанд бараг л амиа алдчих шахсан гэж хэлв. Хол зайд Кэй гараа зөрүүлэн тэднийг ажин зогсож байв. Яваан үснийг нь сурагч Кэйд ойртно. Хатагтай Джонс, надтай хамт бүжиг дадлалжуулах уу гэж асуув. Кэй хүүтнээр холд. Чи миний харах хүрээг багсгаад байна гэж уурлав. Ягаан үс сурагч. Тийм ээ гэж хариулаад зүхтв. Оливия, за та бүхэн сайн дасгал хийлээ. Хичээдээ ингээд өндөрлөө гэж хэлв. Сурагчид заавар зөвлөгөөнд баярлалаа багшаа гэж хэлв. Оливия, мүс цасны наадан болоход ердөө 3 хоног үлдлээ. Та бүхэн одоо зүйлдээ өвч бүжгийн хосоо шийдэх ёстой гэж хэлв. Үзэгдэл шилжиж Оливия Ллойдтай хамт зогсов. Оливия, залуу эзэн, та зүйлдээ хатагтай Мортимерт удахгүй өгөх ёстой гэж хэлв. Ллойд гунигтай. Би зүйлдээ өгч чадахгүй байх гэж бодож байна гэж хэлв. Оливия, яагаад гэж асуув. Ллойд, хараач. Айда Кэролайнтай хамт баяртай инээлдэн зогсож байлаа. Айда гүйж ирээд хүлээгээрэй Ллойд гэж дуудав. Айда, уучлаарай Ллойд, би чамтай хамт наадан очиж чадахгүй. Надад өрхөө хүссэн хүн байна. Яг би одоо чамд хэлчихлээ. Чи өөр хүнийг өрөх хугацаа байна шүү гэж хэлв. Ллойд хүүтнэр өөр хүн гэж үү гэж асуув. Айда, тийм ээ, жишээ нь Кэролайн шиг сайхан охин гэж хэлв. Доктороо тэрвэр, тийм ээ, тэр бол эмэгтэй голдүр. Тэр чамтай хамт ертөнцөө аврах болно гэж бодов. Айда инээмсэрлэн, би чамайг дараа холдор дайлъя. Хамаагүй, би чадах чинээгээрээ чамд бүх зүйлд туслая. Гэхдээ чамтай хамт нааданд очиж чадахгүй. Зүгээр үү гэж асуув. Ллойдын би ойлголоо гэж хариулав. Ллойд, Кэролайн гэж шивнэв. Оливия, за залуу эзэн, та бууж өгч болохгүй. Та энэ зүйлтийг нэхэд удаан барьж явсан шүү дээ гэж хэлэхэд. Ллойд хүүтнэр, тийм ээ, би тэдийг өршөөхгүй гэж хэлв. Оливия цочин дотроо бодов. Залуу эзэн зүйлтийн хараалд аль хэдийн автчихжээ. Хараал эд, тэр улаан үс тохин миний төлөвлөгөөг дахин сүйтгэнэ. Оливия инээмсэглэн, залуу эзэн, зүйлтээ одоохондоо надад хадгалуулж болох уу гэж асуув. Тэр мөчөд ард нь хар үст Уильям гарч ирэв. Уильям, чи юу хийж байгаа юм бэ Оливия гэж хашгирав. Оливия, би залуу эзэн тэр идэд автахыг зүгээр харц суух аргагүй. Зүйлт түүний эд шидийг сорж, оюун ухааныг нь самууруулан, эцэст нь галзууруулна гэж хэлв. Уильям уурлан, би мэдэж байсан. Чиний амнаас гарах бүхэн залуу эзэн. Чи эрхэмсэг Валерийг мартчих уу гэж уурлав. Уильям, бидэнд ганцхан эзэн бий. Тэр бол эрхэмсэд Валери. Хэрв эрхэмсэг тэр байгаагүй бол бид аль эрт үгсэн байх байсан гэж хэлв. Уильям, тэр хүү аль хэдийн автсан болохоор бид үүнийг хамгийн сайнаар ашиглах ёстой. Тэр өрөвдөх сэтгэлдээ хай гэж хэлв. Оливия, эрхэмсэг Валери гэж шивнэв. Оливиягийн дурсамжинд хар цэнхэр үст сүрлэг эмэгтэй бяцхан Оливияг өвөр дээрээ тэрвэрч цэцэгт цэцэрлэгт сууж байв. Оливия, Ллойдыг харан уучлаарай залуу эзэнтэй гэж хэлв. Үзэгдэл шилжиж Айда Кэй хайж өрөөнд ирэх ба Кэролайн, чи Кэйг харсан уу гэж асуув. Кэролайн ойртон, та хоёр муудалцсан юм уу? Тэр сүүлийн үед гулигтай байх шиг санагдаад байна гэж асуув. Айда, наадам удахгүй болох гэж байгаа мөртлөө би сүүлийн хэдэн өдөр Кэйтэй уулзаж чадсангүй. Тэр надаас зайлсхийж байгаа юм болов. Үгүй ээ, Овдисын тэмцээн болсноос өөр бид. Айда гинт хуруугаа өргөн түр бүлээгээрээ. Тэр ялагдсан болохоор би Ллойдтай хамт нааданд очих ёстой болсныг өөрийн буруу гэж бодоогүй үстэ гэж асуув. Кэролайн, тийм байж магадгүй. Кэй өөрийгөө өндөр үнэлдэг болохоор тэмцээнд ялагдсан нь түүнд лавтай хүнд байгаа. Би чамс түүний болоход туслая гэж хэлв. Кэролайн ном нээхэд ягаан эд шидийн сум агаарт үсв. Айда, энэ юу вэ гэж асуув. Кэролайн, Ботуур байранд Кэйгийн эд зүйлс бий. Би түүний эд зүйлээр дамжуулан эд шидээр авраг нь үрдэж чадна. Хэрэг удаан хугацаа өнгөрөөгүй бол бид түүнийг олох боломжтой гэж хэлв. Айда, баясан, эд шид мандтугай гэж хашгирав. Үзэгдэл шилжиж номын сан Кэй ширэндээ ганцаараа суун дотроо бодов. Тэр хинтэй хамт нааданд очих нь надад ямар ч хамаагүй шүү дээ. Тэгэхэд яагаад би гонилэн бэ? Бид зүгээр л энгийн найзууд. Бид зүгээр л найзууд гэж бодов. Кэйгийн дурсамжинд өнгөрсөн амьдрал нь эргэн ирэв. Нарлаг өдөр. Сагсан бөмбөгийн талбайд бор үст залуу охин бөмбөгийг сагсанд оруулав. Найзууд нь "Ой, бид ялвсаа" гэж хашгиралдав. "Чи гайхавтай шүү яав" гэж хашгиралдав. Хашааны цаана хөх үст нүдний шигтэй охин зогсож байлаа. Яав гараа өргөн "Хияан" гэж дуудав. Яав түүнийг тэрвэрч өргөн "Чи юу гэж бодож байна Лиан?" "Би гайхавтай биш үү" гэж асуув. Хияан "Намайг буулга. Чи хүс дүүрэн байх шүү" гэж хашгирав. Кэй нүрээ номоор халахсан ширэндээ хойшнолон. "Яав, тэр охин чамтай үнэхээр төстэй. Хэрв би түүнд ийм мэдрэмж өвөрлөж байгааг чи мэдвэл чи гондох болов гэж бодов."
Тэр мөчөд Айда хашгирам орж ирэв. Айда, Кей, би чамаа болсоо гэж хашгирав. Айда, чи сүүлийн үед хаана байсан юм бэ? Би чамайг хаанаас ч олж чадахгүй байлаа гэж хэлв. Кей номоо нүүрэн дээрээ тавьсан хэвээр. Чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй байна уу гэж асуув. Айда, Мүс, цасны бүжгийн наадам удахгүй болно үсттэй. Чи бүжгийн хосоо олсон уу гэж асуув. Кей, олсон гэж хариулав. Айда, цочин, юу гинэ гэж хашгирав. Кей номоо аав. Юу болов? Надад бүжгийн хос аль хэдийн байгаад цочирдож байна уу гэж асуув. Кей, би чам шиг хөгжилтэй ардартай биш болохоор хос авахгүй гэж утсан юм уу гэж асуув. Айда, үгүй, би тэгж бодоогүй. Уушлаарай. Чамд саад усан гэж хэлв. Кей чимээгүй болов. Айда зөвлөх нь. Чи бүжигт шаргуу бэлдсэн шүү дээ. Наадамд амжилт хүсье гэж хэлв. Тэгээд Кэролайнтай хамт номын сангаас гарав. Айда коридорт гонигтай биер хоцорчихлоо. Түүнд аль хэдийн хосоо олсон байна гэж хэлв. Кэролайн тэр наадамд огт сонирхолгүй байсан болохоор оролцохгүй гэж бодсон юм гэж хэлв. Айда толгоогоо гудайлгана. Би дууслаа. Бүжгийн хосгүй бол би сарны гэрт модны дор ганцаарцсан хөөх явах юм болно гэж хэлв. Кэролайн инээмсэглэн яах вэ? Чи Ллойдтай хамт очиж болно шүү дээ гэж хэлв. Айда үгүй би эрэхтэй гол дүрээс ээлдгээр татгалцчихсан шүү дээ гэж хэлв. Кэролайн цээжээ барина. Магадгүй чи надтай хамт очиж болох юм уу гэж асуув. Айда нүдээ гэлзуулна. Кэролайн, чиний сайхан сэтгэл хязгааргүй юм аа. Маш их баярлалаа гэж хэлв. Айда гартаа засварсан улаан зүйлтэй барина. Гэсэн ч энэ зүйлт надад гүн утга агуулдаг. Хэдийгээр би Кейтэй хамт наадамд очиж чадахгүй ч сүүлийн мөчөд өөр хүнийг өрөхгүй. Санаа тавьсанд баярлалаа гэж хэлв. Кэролайн, би ойлгож байна. Санаа зовлтгүй дээ. Чиний сэтгэл Кейд заавал хүрэх болно гэж хэлв. Кей санаа зовж байх ба. Одоо би яах вэ? Би бодлогүйгээр бүжгийн хамтрагчтай гэд хэлчихсэн ч одоо нэгэнд хэлсэн үгээ буцаахад хитрхи оройтжээ гэж хэлв. Үзэгдэл шилжиж Мүс цасны бүжгийн наадам эхлэв. Захирал Нова тайзан дээр зогсоод одоохондоо хичээлээ мартаж залуу насныхаа ирч хүчинд умацгаа. Мөн би наадмын хамгийн том ивент итгэвч Мортмерийн гэр бүлд талархал илэрхийлье гэж хэлв. Танхимд хосоороо сурагчид бүжиглэж зүйлд солилцов. Кэролайн ягаан дайшин зүмсэн зогсоод дотроо бодов. Айда Кей хоёр яаж байгаа бол гэж бодов. Кэролайн тэд яагаад одоо болтол ирээгүй байна? Кейд бүжгийн хос аль хэдийн байгаа биш шүү гэж бодох ба. Хажууд нь сэнхэр дайшинстай Джессика хөх үст Даниэл хоёр зогсож байв. Кэролайн, Джессика чи Айдаг харсан уу гэж асуув. Джессика болон Даниэл хоёр хос болон ирсэн байх ба. Мэдч бас хатагтай Айдаг хайж байна. Магадгүй хатагтай дайшинс хитрхи тансаг болохоор бэлтгэд илүү цаг хэрэгтэй байгаа юм болов уу гэж хариулв. Кэролайн гайхна. Та хоёр хамт ирсэн юм уу гэж асуув. Джессика, боломж байсан бол би хатагтай Айдаг өрөх байсан. Энэ тэнхтэй хэн хамт ирэхийг хүсэх вүлээ гэж хэлв. Даниэл, баясан баярлалаа ахлагч Джессика. Хэрв би сайн бүжиглэхгүй бол хөл дээр минь чанга гიშгэрээ гэж хэлв. Тэр мөчөд үүдэн сурагчид шуугилдав. Сурагчид, хараач хатагтай Мортмер ирлээ гэж хашгиралдав. Айда улаан хар өнгийн сарнайд дайшин зүмсэн боёмсог төрхтэй орж ирэв. Джессика, Даниэл хоёр кя гэж хашгиралдав. Хатагтай Айда ямар үзэсгэлэнтэй вэ гэж хашгиралдав. Кэролайн ойртон, Айда чамд бүжгийн хос байхгүй үсттэй. Тэгээд яагаад ирсэн юм бэ гэж асуув. Айда хэн нэгэн Кейг цэцэрлэгт дайшилстай явахыг харсан гэж хэлсэн юм. Үүнийг сонсоод би нарийн төлөвлөгөө гаргасан гэж хэлв. Кэролайн, төлөвлөгөө гинэ гэж асуув. Айдад би өнөөдөр ийм гоёмсог хувцалж авсан. Тиймээс Кейг олохдоо бүжгийн хос нь хинч вэ? Айда дотроо. Би түүнийг зүгээр л шүүрч яваад зүхтана гэж бодов. Кэролайн чимээгүй болов. Айда дотроо цааш бодов. Түүнээс гадна номд Оливия Мүс цасны наадмын үеэр ямар нэг зүйл хийх ёстой. Хэдийгээр би Кейтэй бүжгэлж чадахгүй ч өнөөдөр ядаж түүний аюулгүй байдлыг хангах ёстой гэж бодов. Айдагараа өргөн. За ингээд болсоо. Би одоо Кейг осохоор явсаа гэж хэлв. Гэвч тэр мөчөд Ллойд түр хүлээгэж сарна минь гэж хэлв. Ллойдын нүд автан шараал өнгөөр гэрэлтэн эргэн тойрон нийл ягаан сүдэр тархав. Ллойд, чи яагаад надтай бүжиглэхгүй байгаа юм бэ гэж асуув. Джессика урагшгаач залуу эзэн. Ллойд, та залуу эзэн байсан ч манай хатагтайтай ийм өнгөөр ярьж болохгүй. Хатагтай хүссэн үнтэйгээ бүжиглэнэ гэж хэлв. Айда, би аль хэдийн татгалцсан биш үлээ гэж асуув. Түр хүлээгээрэй. Энэ хүнд ямар нэг зүйл болж. Ухраараа Джессика гэж хэлв. Кэролайн, энэ надад өмнө нь тохиолдсон зүйлтэй үнэхээр төстэй байна.
Түүнийг ямар нэгэн эд шид удирдах байх шиг байна. Ллойд саваагаа өргөхөд нэл ягаан аянг танхимд цахилв. Кэролайн эд шидийн бамбай тавьж, "Айда, Кэролайн" гэж хашгирав. Танхимд сурагчид сандран "Энэ удаад юу болоод байна" гэж хашгиралдав. "Яагаад гинт тулаан болоо" гэж хашгиралдав. Айда эргэж хараад "Хөөе захирлаа, та үүнийг харсан биз дээ. Таны сурагч галзууш тулаан ихлүүлжээ" гэж хашгирав. "Та зүгээр л зогсоод харах гэж байна уу" гэж асуув. Захирал Нова усан бөмбөлүүдээр сууж нүдээ ирмэн. "Хаана гинэ? Хүн хитрхи олон байд. Би харж чадахгүй байна" гэж хэлв. Айда уурсна. "Хараагүй дүр бүү үзүүл. Ллойдыг хэн нэгэн удирдах байна. Хурдам ямар нэг юм хий" гэж хэлэхэд Нова амаа гараараа халахсан. Тэгээд "Тэгэхээр түүнийг хэн нэгэн удирдах байна гэж үү? Тэгвэл чи яах вэ" гэж асуув. "Ид шид бол зөвхөн онлын хүрээнд ярилцах зүйл биш. Харин та үүнийг практикт хэрэгжүүлэх ёстой" гэж хэлв. Кэролайн урвшгарч "Айда, түүнийг надад үлдээ. Чи Кейг ол" гэж хэлв. "Айда, Кэролайн, чи түүнийг дийлнэ гэдэгт итгэлтэй байна уу" гэж асуув. Кэролайн Ллойдын цээжинд их зүйлтийг ширтэн. "Түүний хит их ид шидийн их үүсвэр бол тэр зүйлт байна. Би үүнийг халавчхул зүгээр болно" гэж хэлв. "Би гэрлийн хунтайж гэж яг ямар сүрхий амтан байдгийг нэг хармаар байна" гэж хэлв. Айда Кей хайхаар явах ба Кей сургуулийн хашаанд модны дор зогсож байв. Айда Кейг олж "Кей, чи энэ дайшинстай үнэхээр гоё харагдаж байна" гэж хэлв. Кей ичингүүрэн "Баярлалаа. Чи ч бас" гэж хариулв. Айда дашганд хэлэхэд "Кей, чиний бүжгийн хос хаана байна" гэж асуув. Кей хоолоогоо засан Тэр энд байхгүй. Бидсэн өвдөд явчихсан" гэж хэлв. Кей эргэж хараад "Чи яах вэ? Чи яаж Кэролайныг орхиод намайг хайж ирч чадваа" гэж асуув. Айда "Кэролайн уу? Тэр өөрөө л надаас чамааг олохыг хүссэн шүү дээ. Тэр яг одоо Ллойдтой ширүүн тулдаж байгаа" гэж хэлв. Кей гайхан "Ширүүн тулаан гинэ" гэж асуув. Кей цочим "Чи Кэролайныг нааданд урьсан биш үү" гэж асуув. Айда гайхан "Айн, би өрөөгүй" гэж хэлв. Кей "Гэхдээ би чиний Кэролайнд өгсөн зүйлтийг харсан шүү дээ" гэж хэлв. Айда алгаа хавсарна. "Уучлаарай. Үннийг хэлэхэд би зүйлтийг халавчихсан юм. Гэтэл чамд хэлэх зориг гараагүй болохоор нууцаар Кэролайнаас асуусан юм" гэж хэлв. Кей нүрээ уруулна. "Тэгэхээр тийм байсан юм байна" гэж хэлв. "Ямар ичхүүртэй юм бэ? Би буруу ойлгожээ" гэж хэлв. Айда засварвсан улаан зүйлтэй. "Хараач, зүйлт энэ байд." Айда инээмсэглэн "Гэхдээ чи үүнийг надад анх өгсөн шүү дээ. Тиймээс чамд буцааж өгөх нь миний зүгээс жаахан ичхүүргүй хэрэг байх" гэж хэлв. Айда ингэж хэлэхэд "Кей, чи надтай хамт мөс цасны бүжгийн нааданд очих уу" гэж асуув. Кей нүүр улайн чичрэн би үүнийг хүлээж авч чадахгүй" гэж хэлв. Кей "Чи ойлгохгүй байж магадгүй. Ихтэй зүйлт гүн утга агуулдаг. Чи үүнийг найзтай биш өөрийнхөө хувьд чухал хүнд өгөх ёстой" гэж хэлв. Айда "Үгүй ээ. Би үүний тухай өөрөө үнэхээр их бодсон. Тэгээд ойлгосон нь чи бол зүгээр нэг энгийн найз биш гэдэг" гэж хэлв. Айда нүдээ анин гэрэлт инээмсэнсээр "Кей, чи бол энэ ертөнцийн дэх миний хамгийн сайн найз" гэж хэлв. Кей хүшин зогсов. Кей хүүтнэр ойлголоо" гэж хэлв. Айда гайхан "Кей, юу болов" гэж асуув. Кейгийн нүдэнд нулимс цэглэгнэн би чиний найз байхыг хүсэхгүй байна" гэж хашгирав. Айда гацсан "Кей" гэж дуудав. Кей "Чи ойлгохгүй" гэж хашгираад гүүн одов. Кей цэцэглсэн бутны дунд өгдөг сүгдэм цээжээ барив. Кей "Хараал ид. Би яагаад ийм тэнэг хүн юм болоо?" Кей уушлаарай" гэж шивнэв. Үзэгдэж шилжиж их танхимд тулаан үргэлжилж байв. Ллойд шидийн хүчээр Кэролайны шидийн хамгаалтыг устгах ба Кэролайн номонын "Аврахаар луу" гэж хашгирав. Ягаан эд шидээс асар том хар луу гарч ирэн архирав. Ллойд жахан сандран "Ямар түүхтэй юм бэ" гэж асуув. Кэролайн гараа сунган ягаан эд шидийн туяа. Туяа Ллойдын цээжинд их зүйлтийг онсонд зүйлт хагарав. Ллойдын нүд иргэн нэгдэж би юу хийж байна" гэж асуув. Кэролайн инээмсэглэн чи сэрчиж тэгээд гартаа номоо хаагаад. Кэролайн номоороо Ллойдын толгойг хүчтэй цахив. Кэролайн баясан инээж "Эхэм Эдвардс, би зөвхөн чамаас болж гэмтлээ шүү" гэж хэлв. Ллойд газарт унан амаа ангайгүй шүү. Үзэлдээ ширжиж Кейгийн өнгөрсөн амьдралаа дурсах ба ширүүн бороотой шөнө Лиам гудамжинд нэвт нор насгаж байв. Утсан дуурхад тэр хариу "Лиам байна уу" гэж хэлв. Утасны цаанаас Яагийн дуу сонсогдов. "Яа, Лиам, чи зүгээр үү? Нага цэгччин залгаад чамаа гэрээсээ зугтсан гэж хэлсэн. Тэр чамайг олж чадахгүй байна. Чи хаана байна" гэж асуув. Лиам
Би гадаа байна. Түүнд битгий хэлээрэй. Би дахиж эргэж очихгүй. Хэрв би боцвол тэднийг өдөржин хэрэлдэхийг л харна гэж хэлв. Яа, авгах, нагас эгч чинь дахиад хэрэлдэж байна уу? Юуны өмнө чи хаана байна? Одоохондоо дотор байранда боц. Лиан, би хүсэхгүй байна гэж хаширв. Лиан борон дунд зогсоод би сургууль руугаа боцохыг хүсэхгүй байна. Би өөр сурагчид намайг ийм байдалтай харахыг хүсэхгүй байна гэж хэлв. Яа, тэгвэл яг одоо хаана байгаагаа хэл. Би гэж хэлэхэд Лиан, чамд маргааш тэмцээнтэй. Миний төлөө санаа зовох хэрэггүй гэж хэлээд уцаа таслав. Лиан дотроо бодов. Хэрв энэ ертөнцид эд шид байсан бол, хэрв надад эд шид байсан бол, амьдралаа өөрчлөх ямар амархан байх байсан бол. Би бүх төрлийн уур хэлэн, шудраг ус байдгийг дорд үзэгдлээс ангижрах байсан. Би одоо ингэж байх шаардлагагүй байх байсан. Байнга зүхтахыг хүсэж, тодорхойгүй ирээдүйдээ санаа зовхгүйгээр амьдрах байсан. Би олон хүнтэй нөхөрлөх зоригтой болж, олон найзтай болох байсан. Тэгээд хүчрхэг дүр эсгэх шаардлагагүй. Би нэг удааш болов эмзэг ичимхий охин байж чадах байсан. Зарим хүн төрсэн цагаасаа бүхнийг эзэмшдэг. Тэфэд яагаад миний амьдралд ганц ч сайн зүйл байх боломжгүй юм шиг санагддаг юм бол? Тэр мөчөд яав, Лиан гэж хаширв. Таксид иргэд зогсож яав борон дунд гүйж ирв. Яав, чи яагаад энд ганцаараа сууж байгаа юм бэ гэж асуув. Яав түүнийг чанга тэвэрч, чи уцаа авахгүйсэн. Би үнэхээр их санаа зовсон шүү. Би зөвхөн такси барьж чамайг хайж гүйхээс өөр аргагүй байлаа гэж хэлв. Лиан нулимс унган, "Уаа, яав" гэж уйлв. Яав түүний хацар дээрх шахахыг хараад, "Тэд чамайг дахиад цах уу? Тэд хитрхи хитэрлээ. Цагдаад мэдэгдээ" гэж хэлэхэд Лиан толгоос ихсрэн, "Зүгээрээ, би тэнд бусаж очихгүй" гэж хэлв. "Яав, чи даарчлаа. Чи сургууль руугаа явахыг хүсэхгүй байгаа болохоор одоохондоо байрлах газар олъё" гэж хэлв. Яав хотын зочд буудлыг олж хараад, зочд буудлаад тэндээс өрөө түрээслээ гэж хэлв. Үзэгдэл шилжиж зочд буудлын өрөөнд. Лиан халуун усанд орж гарч ирээд, "Би усанд орж дууслаа. Чи ч бас ор." Лиан ширээн дээрх эмийн савнуудыг хараад, "Энэ юу вэ" гэж асуув. "Яав, чи усанд орж байх зур би хөхөрсөн шаханд тос авчихлаа. Би түхэж өгье" гэж хэлв. Лианы нурууг олон хөхөрсөн шарах бүрхсэн байлаа. Яав уур. Лиан, хараад ид, тэд хамгийн муу. Тэд хүснээрээ хэрэлдэж болно. Гэхдээ яагаад чамайг голбогдуулах ёстой юм бэ гэж уурсав. Лиан нүдээ бүхийлэм. "Зүгээрээ, би дассан. Би төгсөөд аз холын хотод ажил олоод дахиж хизээч эргэж очихгүй" гэж хэлв. Яав инээмсэглэн, "Хэрв хэн нэгэн чамд шудраг бусаар хандвал зүгээр л над дээр ирээрэй. Би хэнийг ч чамайг дээрлэхийг зөвшөөрөхгүй" гэж хэлв. Үзэгдэл шилжиж Кей ганцаараа уйлж явах ба би энэ байдлаараа үүр ганцаараа хөгшин эмээ болох байх гэж хэлэн уйлж явах ба. Оливия инээмсэглэн, "Чи хөгшөрхийг хүсэхгүй байна уу? Тэр боломжтой" гэж хэлв. Оливия, "Бурхан бидэнд эд шидийг заяасан болохоор бид хүсвэл ямар ч зүйлийг биелүүлж чаднаа" гэж хэлв. Кей гайханд, "Хөгшөрөхгүй байх, тэр байтугай үхвшгүй мөнх байх нь ч болох уу" гэж асуув. Оливия, "Онлын хувьд боломжтой. Хинч бүрэн үхвшгүй мөнх болж чадаагүй нь үнэн. Гэхдээ захирал Ноа бий" гэж хэлв. "Тэр хэдэн зуун жил амьдарсан ч одоо ч хүүхэд шиг харагддаг" гэж хэлв. Оливия, "Миний хувьд ч гэсэн би 50 жилийн өмнөхтэйгээ адилхан төрхтэй хэвээрээ байна" гэж хэлв. Эрхэмсэг Валери нас барсан яг тэр мөчөөс эхлэн гэж хэлв. Кей цочим, Чи үнэхээр Демон Лордын даалдагч байсан юм байна" гэж хэлв. Оливия, "Айх хэрэггүй, Демон Лорд. Тэр цолыг зөвхөн өөрийн хүслээ түүнд толгохыг хүссэн хүмүүс өгсөн юм. Хүн гэдэг үнэхээр сонирхолтой амьтад. Тэд түүнд хэрэгтэй үедээ харанхуйн бурхан хэмээн дуудана. Харин үзэн ядах үедээ Демон Лорд хэмээн нэрлэдэг. Эрхэмсэг хүчрхэг хүн хүртэл хойч үеийнх нь өөрийг нь хэрхэн нэрлэхийг хянаж чадахгүй юм. Үзэлдэл шилжиж эртний домогт. Хитрхи удаан хугацааны өмнө бүх зүйл эхэлж байх тэр үед гэрлийн бурхан болон үүртийн бурхан гэж хоёр бурхан байсан ба. Энэ хоёр бурхан хамтдаа бүх зүйлийг бүтээж энэ дэлхий дээрх амьд биет бүрийг хамгаалж байв. Харамсалтай нь шидийн хүчийг сэрэх үйл явц нь сүмийн хувьд хитрхи их аюултай зүйл байсан юм. Үүний дараа улам олон хүмүүс шидэд хүчийг эзэмшихийг хүсэх болов. Тэд тэрхүү хүчинд туйлаас шунаж байлаа. Хүний шуналт ачаалд хязгаар гэж үгүй. Иймээс сайхан сэтгэлтэй өгөөмөр бурхтын эд шидийг хүмүүсийн дунд тараах болсон ба. Эцэст нь гэрлийн бурхан Пурия сүүрчийн эд шидэ нэгэн хүнд өгөөд алга болох өдөр ирсэн ба. Тэр цагаас хойш эрхэмсэг Валери эргэж буцах аргагүй занд орсон юм. Кей тэгэхээр Демон Лорд өвчин гэрлийн бурхан Пуриагийн өшөөг авахыг
оровдож байсан юм уу гэж асуув. Кей дотроо тэр хот хэлж байгаа юм биш уулзалтай. Демон лордын ид шид хяналтаас гарах цөөн хідэн удаа зүрхэнд минь сонсогдсон доо. Тэр үнэхээр би өшөөгөө авна гэж хашгирч байсан. Оливия, хатагтай Джонс, би энэ бүхнийг зүгээр л чамд үннийг мэдээсэй гэж хэлж байгаа юм. Бусд нь түүнийг буруутгаж доромжилж байхад миний ганц хүсэл бол чи түүний талаар юу ч буруу ойлгохгүй байгаасай гэсэн юм. Би Уильям, бусад дараалдагчид, бид бүгд эрхэмсэг Валерид аврагдсан хүмүүс. Бид түүний нэгүслийг хүртэж, түүний зовлонгч мэдэрсэн. Тиймээс тэр юу хүссэн ч бид түүнийг үргэлж дэмжинэ. Чи бол эрхэмсэг Валерийн хойд дүр. Түүний үлдсэн бүх эд шид чиний дотор нойрсож байгаа. Чи бидэнтэй нэгдэж, биднийг дайсан гэж бүү үзээсэй гэж найдаж байна гэж хэлв. Кей, би чиний гомдлыг шүүхгүй. Гэхдээ одоо би Кей Джонс. Кей, би хизээч демон лорд болж амьдрахгүй гэж хаширв. Оливия гонигтэй нэмсэглэн. Тэгвэл эцэст нь бид тулалдах ёстой юм байна. Уучлаарай. Би чамд эрхэмсэг эрхмийн надад заяасан хүчийг үзүүлье. Оливия хувирч усан луу болж хувиргах ба. Кей, элементийн эд шидв. Би тэгж тулалддаг хинт ч ядагдаж байгаагүй гэж хэлв. Оливия инээмсэглэн. Кей Джонс, надад бүх чадлаа үзүүл гэж хаширв. Оливия Кей хоёр тололдож эхлэх гэж байхад Айда хоошоо болж бай гэж хэлэн орилгова. Кей гайхан харуул. Айда байхва. Айда гартаа өвөөгийнхэн хийсэн акул хэлбэрийн зэвсгийг барин. Өвөөгийн надад өгсөн энэ эвдэрхий зэвсэг эцэст нь хэрэг болж байна гэж хаширм. Кей пуужинга харахва. Урагшаа автомат давагчтай пуужин мэн гэж хэлэхва. Оливия цочин. Юу гинэ гэж хаширн оногдон дэлбэрэв. Кей чи яагаад энд байгаа юм бэ? Хаанаас ч юм пуужин харууг шүрийдэрхий. Зүр хамнаас гарах төглөө шүү гэж хэлэхва. Айда, би чамайг багштай тулдаж байхыг харсан. Тиймээс шивгчдэрээ энэ нууц зэвсгийг яаралтай авчруулсан юм. Нүдэ ирмэн. Яаж вэ? Сүртэй биш вэ нү гэж асуув. Оливия уурлан. Мортимер, чамайг эд шид байхгүй. Гэтэл чи эд шидийн актемс хунжиж бидний нэр хүндийг гутааж байна гэж хаширв. Оливия гартаа ягаан эд шид дүрлзүүлэн жирийн хүмүүсийн үйлдвэрлэсэн хог хаягдал бидний эд шидийг давна гэж бодож байна уу гэж асуув. Айда тайван. Хэн нэгэн үнэхээр том амлаж байна. Гэтэл яг тэр үйлдвэрийн хогонд зодуустан хэн байсан бэ гэж асуув. Оливия уурлан. Чи гэж хаширв. Айда, хүн залах уу гэж болохгүй. Асуудагтаа тулгуур шийдэх арга болох ёстой. Тэгснээрээ тэд байнга сайжирч улам гүжрэхүй болно. Гэтэл та нарын төрөл зөвхөн амархан замыг л хайдаг. Асуудагтаа тулгуурахад та нар зөвхөн эд шидэд найдана. Гэтэл жирийн хүмүүсийн олорт амжигт та нарынхаас хол бавсныг та нар олж харддаггүй гэж хэлв. Оливия уурлан. Чи эд шидийг басамжилж зүрхлэв. Ямар мунхаг юм бэ гэж хаширв. Оливия усан эд шидээр Айда руу дайрахад Кей болгоомжтой гэж хаширн Айдаг хамгаалах ба. Кей гайхан. Ямар их хүч вэ? Хэрв би сөрөг цохилт өгөх боломж олж авбал ганц цохилтоор би ялж чадна гэж бодов. Тэр мөчөд Ллойд гүйж ирв. Ллойд, Кей, Айда гэж хашгирв. Ллойд бас Оливияг харах ба. Оливия, та энд юу хийж байгаа юм бэ? Залуу эзэнтэй гэж хэлэх ба. Кей, Оливия, одоо нээштэй байна гэж бодно дайрах ба. Оливия дайрсан дүртэн унахад Ллойд, Оливия гэж хашгирангүйж очин барьж авах ба. Оливия цус алдаж байх ба. Залуу эзэн, уучлаарай, би танаас урвсан. Би эзэн хатагтай хоёрыг гутаасан гэж шивнэв. Ллойд, нулим сунгаан. Тайлбар, хэрэггүй, аль хэдийн оройтчихлоо. Чи яагаад? Яаж ийм зүйл хийж чадваа? Зүйлтийн хараалыг чи хийсэн юм уу? гэж асуув. Оливия сул дорой инээмсэглэн. Би хийснээ үгүйсэхгүй. Гэхдээ би огт харамсахгүй байна гэж хэлв. Оливия Валерийг дурсах ба. Валери бяцхан Оливияг хөтлөн дурсамжт нь харагдав. Оливия инээмсэглэн. Хатагтай Джонс, эсвэл эрхэмсэг Валери. Чи үнэхээр гайхалтай. Ихтэй болгоомжтой бай. Демон лордын дагалдагчид. Тэд одоо ч чамайг нүд салгахгүй харж байгаа гэж хэлэн замхан алгуулв. Айда, Кей гунигтай зогсох ба. Ллойд, Оливия гэж чангаар хашгирв. Үзэгдэл шилжиж дурсамж руу гүнд. Гэрэлт модны дор Валери бяцхан Оливияг твэрч сув. Оливия, хэрв хоёр хүн сарны гэрэлт модны дор хайраа ихчилбэл тэд үүрд хамт байх болно. Тэр үнэн үү, эрхэмсэг Валери гэж асуув. Валери инээмсэглэн. Манай Оливияд дурлсан хүн байгаа юу гэж асуув. Оливия нүүр улаан гараа хавсан. Байна гэж хариулв.
Үзэгдэл шилжиж одоо цагт. Гэрэлт модны дор Айда K2 зогсож байв. Айда санаа зов. K чи зүгээр үү? Гимтээгүй бидтэй гэж асуув. K эргэн харж би зүгээрээ гэж хариулав. K ихээсээ бүгд намайг Demon Sword-ын хойд дөрөв иш дуудсан. Гэвч хизээш тэгж дуудаагүй. Тэр байтугай хэд хэдэн удаа намайг аварсан. Гэвч би чамайг намайг хамгийн сайн найзаа гэж бодсны төлөө би чам руу уурлсан. Би хэтэрхий их хариу нэгсэн. Тайвшраад дараа нь дахин бодоход би яагаад тэгснээ өөрөө ч мэдэхгүй байна гэж хэлв. Айда инээмсэглэн зүгээрээ гинт чамайг хамгийн сайн найзаа гэж хэлэх нь миний зүгээс бүдүүдэг байсан гэж хэлэх ба. K багш. Оливия одоо азаа болсон ч түүний хэлсэн үг миний сэтгэлд үлдэж. Эд шидэд бас аюултай харанхуйтал байдаг. Айда. Гэсэн ч зарим зүйлд аюултай байх бусам улам их татдаг. Тэр л жам яс байх. K. Гэхдээ чиний хэлсэн үг зөв. Бид эд шидэд найдах ёсгүй. Энэ ертөнцийг бүтээдэг зүйл бол хүмүүсийн хүч юмаа гэж хэлв. Айда. Тийм ээ. Тийм гэж хэлв. K нүүруулай. Айда, би чиний хамгийн сайн найз байхыг хүсэж байна. Инээмсэглэн баярлалаа найз минь гэж хэлв. Айда хүшин зогсоод дотроо баярлалаа найз минь гэж юу? Ямар хачирхалтай сонсолдож байна. Тэр намайг найзаа гэж хэлж байгаа мөртлөө гэж бодов. Айда дотроо цааш бодов. K одоо миний хамгийн сайн найз мөртлөө. Ямар нэг зүйл өөр байх шиг санагдаж байна. Ямар нэг зүйл алс хол мэт санагдаж байна. Үзэрдэд шилжиж. Захирлын өрөөнд. Айда ширээний өмнө зогсоод захирал ноод хандан. Захирлаа, өмнө хэлсэнчлэн энэ бод хоёр дахь удаага шүү дээ. Та ямар нэг арга хэмжээ авч болох уу гэж асуув. Ноо гахта Оливиагийн зүйлтийг барина. Тэгвэл өмнөх шигэ энэ зүйлтийг би одоохондоо хадгалъя гэж хэлв. Айда, сурагчдын аюулгүй байдал таны үүрэг биш гэж юу? Пири хатарт хүртэл сургуулаа хамгаалах эд шидтэй байдаг шүү дээ гэж хэлв. Ноо тайван. Миний бодлоор сурагчид орондон дадлах хийснэн дээр муу санаатнууд шийтгдэж сурагчид аюулгүй үлдсэн. Айда уурлан. Ямар нэг зүйл болвол манай гэр ивент тэтгэлгээ татна шүү. Тийм ээ, бид татна гэж хэлв. Тэр мөчөд багш эмэгтэй. Тэр санаа зовлтгүй Мортон байр. Бүх зүйл сурвал болон эд шидийн зөвлөлийн хяншгонд байв. Хэрв ямар нэг зүйл болвол бид сурагчдыг заавал хамгаална гэж хэлв. Айда муухай сарайлна. За, хэрв би эцсийн шалгалтанд унвал та надад бар зэрэг хөнгөлөлт үзүүлэх ёстой шүү гэж хэлэн яваад өгөв. Эмэгтэй багш ноод тайлан өгөв. Эмэгтэй захирлаа. Бид энэ хоёрыг амжилттай цуглууллаа гэж хэлв. Ноа гахта улаан зүйлт болон бөмбөрцөг хэлбэрийн эд шидийн эдлийг барин. Ноа. Тийм ээ. Сурагчид бидний тусламжгүйгээр үүнийг шийднэ гэж хэн бодох вүсэ? Ноа. Валерийн эд шид үнэхээр хүчтэй байна. Игтээ ингэсэн болохоор тэд одоо биднээс улам сэрэмжтэй болно. Ирээдүйд тэд улам нуугдаж тэдэнд хүрэхэд бүр хэцүү болно гэж айж байна. Ноа инээмсэглэн. Хэрв тэд бидэнтэй уулзахаас татгалзвал бид тэдний хаалгыг тогшиж болно. Эцсийн эцэст бидэнд K байгаа. Тэд түүнтэй уулзах боломжийг алдахгүй. Ноа. Оюутан солилцооны талаар бэлтгэлээ базаагаарай гэж хэлв. Эмэгтэй багш ойлголоо гэж хариулв. Үзэгдэл шилжиж коридорт. Айда K-ийн гараас барин. Явцгаая, би чамд хоолны газрын хамгийн амттай амттан амсуулмаар байна гэж хэлв. K. Тэд зөвхөн энгийн цуцгийтэй билүү зардаг. Чам шиг хатагтай хүн үүнийг идэх үү гэж асуув. Айда, мэдээж би цуцгийтэй билүүнд дуртай гэж хариулв. Үзэгдэл шилжиж хоолны газар. K. Хоёр цуцгийтэй билүү өгөөч гэж захив. Айда дотроо бодов. K. Одоо миний хамгийн сайн найз ч гэсэн ямар нэг зүйл өөр санагдаж байна гэж бодсоор байх ба тэр мөчөд Айда Ллойдыг харах ба. Айда. Тэр Ллойд биш үү? Ллойд гэж дуудав. Ллойд гонигтай алхаж ирээд та хоёр уушлаарай, би дөнгөж Оливиагийн оршуулгаас ирлээ. Жаахан ядарч байна гэж хэлв. Айда. Багш Оливиагийн хэргийг үнэхээр харамсаж байна гэж хэлв. Ллойд. Үгүй битгий уушлалгүй. Уушлал гуйх ёстой нь би байх ёстой гэж хэлв. Ллойд. Айда. Хэрв тэр үед би гэж юм хэлэх гэж байгаад Ллойд, Айда, K2 хөдлөгдсөн байгааг хараад. Ллойд. Юу ч хүчтэй мартаа гэж хэлснээр энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн Part Mine инхүү дуусаж байна. Лайк дараад Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.